Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ сүүлийн өдрүүдэд тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт олон нийтийн анхаарлыг татаад байна. Үүнтэй холбоотой цахим орчинд үүсэж байгаа зарим нэг ташаа ойлголтыг няцаах замаар та бүхнийг энэ тамхины хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийг дэмжиж өгөхийг хүсье. Нэгдүгээрт энэ хууль насан турш иргэний сонголтыг ямар нэгэн байдлаар хязгаарлах, сонголтыг шийдэх тухай ийм хууль ерөөсөө биш ээ. Харин хүүхэд өсвөр үеийнхнийг никотины донтолтоос урьдчилан сэргийлэх, тэдний ирээдүйд үүсэх олон сөрөг үр дагавраас хамгаалах хууль юм аа. Хоёрдугаарт электрон тамхи хоргүй гэсэн ойлголт шинжилгээ ухааны үндэслэхүү гэдгийг мөн хариуцлагатайгаар энэ танхимаас мэдэгдэе. Электрон тамхины ихэнх бүтээгдэхүүн никотин агуулдаг бөгөөд никотин нь өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд анхааруулсаар байгаа. За 3 дугаарт энэ хуулиар бүхнийг хориглох гэж гэдэг ташаа мэдээлэл явж байна. Хуулийн зорилго нь хүүхдийг онилсон өнгө, үнэр, амт, сурталчилгаа, хүртээмжийг хамгийн боломжит хэмжээгээр хязгаарлахыг оролдлоо. Өөрөөр хэлбэл тамхины компаниуд ирээдүйн мянган хэрэглэгчээ бэлтгэж байгаа маркетингийг бид нар таслан зогсоож байна. Хүүхдэд бүрэн зарахгүй гэдэг баталгааг өг гэж манай зарим нэг улс төрчид хэлж байна. Энэ баталгааг дэлхийн аль ч парламент ямар ч улс төрч энэ баталгааг өгөхгүй. Харин зохицуултгүй орчноос илүү хамгаалалттай орчныг бий болгож байгаа оролдлого бөгөөд энэ хамгаалтыг бий болгох нь төрийн үүрэг бөгөөд парламентын бүх гишүүдийн үндсэн үүрэг гэдгийг бол сануулах ёстой гэж бодож байна. Эцэст нь энэ асуудал бизнесийн ашиг сонирхлын өнцгөөс бус хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэндийн өнцгөөс нь бид нар олж хараасай. Өнөөдөр бид худал мэдээлэлд бус нотлохоон суурилсан шийдвэр гарах үүрэгтэй. Мөн үүний зэрэгцээ зарим гишүүдийн шүүмжилж байгаачлан зарим зохицуултыг дутуу оруулж ирсэн гэж хэрвээ та шүүмжилж байгаа бол та бас энэ хуулийг нэмээ санаачлах эрх нь байгаа гэдгийг мөн сануулъя. Тэгээд гишүүд та бүхнийг дэмжиж өгөхийг хүсье. Мендэри Мантракшн. За би нэг хэдэн статистик тоог хэлье. Тэгээд зарим гишүүд бас судалгаа хангалтгүй байлаа гэд бас ярьж байгаа шиг байна. За бид нар энэ өнөөдөр тамхины хяналтын тухай хуулийг хэлцэхдээ нэг зүйлийг бас санах ёстой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас байгууллагын дэргэдэх, за ялангуяа Вашингтоны их сургуулийн дэргэдэх дэлхийд нэр хүндтэй бие даасан судалгааны үрэлэн байдаг. За энэ судалгааны үрэлэнгээр хорт хавдраар нас барж байгаа хүмүүсийн тал хувь нь тамхи, арх, буруу хоолтоос одоо үүдэлтэй гэдгийг судлаад гараад ирчихсэн байгаа. За эдгээрээс хамгийн их хувь эзэлсэн тамхины хэрэглээ байгаа. Хорт хавдрын уушиг, төвөнх, улаан хоолой, давсаг зэрэг олон төрлийн хавдрын 50-80% нь тамхинаас үүдэлтэй. За арх нь бол амны хөндөй, элэг, бүдүүн гэд сөхний хавдар гэсэн гол шалтгаан гэдгийг нотолсон судалгаанууд байна. За энэ бол зүгээр статистик тоо биш юм аа. Ялангуяа Монгол улс одоо баг хавдрын орон болтлоо энэ дэлхийд 1 номерт хавдраараа жагсаж байгаа улсын хувьд нэг ч гэсэн одоо энэ гэр бүл үр хүүхдүүдийнхаа ирээдүйг хамгаалахын төлөө нийгмийн аз жаргалыг авч одож байгаа энэ бол бодит үнэн гэдгийг энэ судалгаагаар бас харах хэрэгтэй. За дэлхийн олон оронд хийсэн судалгааны дүн дээр тамхины үнд 10% өсөлт оруулахад дундаж болон бага орлоготой улсуудад 5%-аар буурж байгаа. Энэ нөлөөллийн тал хувийг хэрэглэгчдийн тоо багассан, үлдсэн талыг нь тамхи татаж үлдсэн хүмүүсийн хэрэглээгээ багассан гэдэг нь тогтоогдсон. Америкийн нэгдсэн улсын эдийн засагчид олон улсын байгууллагуудын хамтарсан судалгаагаар өсвөр үеийнхнийг дунджаар 7%-аар бас бууруулж чадсан байна. Тэгэхээр бид тамхины үйлдвэрлэл худалдаа эрх ашиг хамгаалах гэж энэ хууль батлахгүй. Монголын хүүхэд эрүүл мэнд ирээдүйг хамгаалах гэж энэ хуулийг бол баталж байгаа. Тэгэхээр энэ хуулийг шүүмжилж болно. Гэхдээ энэ одоо хууль санаачлагчийн хуулийн төсөл нь нэг ч гэсэн хүүхдийг өвчлөл энэ хавдраас сэргийлэх нэг том алхам юм шүү. Чухал заалтуудыг бид нар батлаад явъя. Хэрэгжилтэнд хяналт тавья. Ахаад хуулиа цаашдаа угаасаа сайжруулах хэрэгтэй. Тийм учраас энэ улсын хурлын гишүүд өөрсдөө хяналтаа тавь,
шаардлагатай бол дахиад сайжруулад нэмэлт өөрчлөлтүүдийг хийгээд явах нь хуулиараа бүр нээлттэй байгаа. Тэгэхээр хэрэв хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал заалтуудаа бид нар сулруулахгүйгээр энэ хууль бол батлагдсан илүү одоо бодит үр дүн авчрах юмаа гэдгийг бас дахин хэлье. За одоо сан тураалт явуулах ёстой сан тураалтыг 17 цагаас